Хангай саяны өндөр сайхан нуроонууд хойд зүгийн чимээг болсон ан хөвчийн олнууд. Өнөөдөр энэ сайхан өдөр их сохолж төшөлтөржин нацаг дөржин 120 жилийн энэ жил тохиож байна. Тэгээд энэ ойд зориулж олон арга хэмжээ бас Төв аймгийн Баянлагэр сумын зүгээс аймгийн зүгээс бас ингээд тал олон арга хэмжээ болж байгаа. Тэрний нэг хэсэг нь бол энэ өнөөдрийн арга хэмжээ болж байна. Энэ учир нь юу гэхээр нийслэлийн 1-р сургуулийн 120 хүүхдийг одоо урьж авчирч миний нутаг хэмээхийн маллай шүлгийг уншууллаа. Тэгээд бас нэг энэ түүхтэй хүмүүний бас сүнсэн ч гэсэн сонсож байгаа байх гэж бодож байна. Нутаг орондоо ч гэсэн бас ээлээ өгч улам сайхан өөх байх гэж бодож байна. Миний энэ сайхан нутгаас бас олон сайхан яруу найрагч бас төрж торних байх гэж би бас найдаж байна. Бид эхлэлнийхээ өдрийг тохиолдуулаад сургуулийн аврах шалрал сайхан бичигтний уралдаан, за Монголын үндэсний телевизийн их хэл нэвтрүүлэг, за яруу найргийн алтан унаг наадмуудаа үргэлжлүүлэн хийж байна. За тэгээд өнөөдөр бид их зохиолчийн төрсөн нутаг гэрийн буурин дээр нь Ахлах ангийн сонгоны 120 хүүхдүүдэд дагуулад өнөөдөр энд ирсэн байна. Танхимын бос сургалт хийж байна. За энэ нь болохоор хүүхдүүд нь танхимаар зөвхөн нацаг дөржийн тухай, нацаг дөржийн шүлэг яруу найрагтай танилцахаас гадна төрсөн нутагт нь ингэж ирж мэдэрч ингэж одоо танилцж байгаа нь бол бас их давуу талтай. За өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 2-ны одоо бэлэгт сайхан өдөр Улаанбаатар хотын 1-р сургуулийн одоо манай сургуулийн их хэл бичгийн 7 хоногийн хүрээнд одоо зохио явуулж байгаа. Нацаг дөржийн мэндэлцийн 120 жилийн ойд одоо бид бүхэн одоо шавнартайгаа за мөн одоо мэргэжлийн Монгол улсны багш нарынхаа хамт одоо их зохиолчийнхоо одоо гэр буурин дээр ирсэн байна. Огшчоо яг л одоо нацаг дөрж байгаа одоо амнаас нь одоо оюун санаанаас нь одоо яг л тэр оргилж байгаа юм шиг мэдрэмж надад яг төрлөө. Тийм үнэхээр одоо тэр үг хэллэг одоо яг ирээдүйг харсан юм шиг тийм одоо зохиолчны тэр агуу их одоо бэлгийн одоо нэг билмий дотроос маань мэдрэгдлээ. Өнөөдөр болохоор бид нэр танхимын бус хичээлээ нацаг дөржийн одоо гэрийн буурин дээр нэрсэн. Тэгээд одоо миний нутаг шүлгийг уншихад ер нь айгүй тийм гоё санагдлаа. Эх орноороо бахархах, тийм уул усаараа бахархах ер нь тийм гоё мэдрэмж төрлөө. Нацаг дөрж их зохиолж байгаа төрсөн нутаг төрсөн буурин дээр нэрээд маш гоё байна. Монголынхаа өв соёлоор тэгээд энэ Монгол орноороо бахархаж байгаа ер нь л их бахархлын сэтгэл төрж байна. Нацаг дөрж зохиолчийн одоо талаар илүү их мэдээж найзуудтайгаа ингээд цуг энэ одоо мэдлэгийг бас гоё мэдрэмжийг хуваалцаад ингээд бас гоё байсан. Өнөөдөр бол их гоё өдөр байна. Тэгээ бид бүхэн нацаг дөржийн төрсөн нутаг болох Төв аймгийн Баянлагэр суманд одоо ингээд буурин дээр нь гэрийн буурин дээр ирсэн байж байна. Гэрийн буурин дээр нь манай Монгол улсны сонгоны 10, 11, 12 дугаар ангийнхан бөөнөөр хамт нацаг дөржийн нэр шүлэг болох миний нутаг шүлгийг уншсан. Тэгээ их гоё сэтгэл өндөр байна. Их огшж байна, гоё байна. Өнөөдөр их гоё. Энэ уулын цааханд бол миний төрсөн гэрийн бөөр байж байна. Одоо энэ ч бас нэг 10 км-ийн зайтай байж байна. Тэгээд энэ жил их сохиолч төшөлтөржийн нацаг дөржийн мэндэлсний 120 жилийн болж байгаа. Тэгээд ингээд 120 хүүхэд танаас сурвалж ингэж хүсэл тавьж ингэж та бүхэн ч гэсэн сайхан сэтгэлээр хүлээж авсан та бүхэндээ бас баярлалаа. Сургуулийн хамт олонд бас баярлалаа. Өдөөний
сумдуудаас хамгийн анхны улсын тэргүүний сургууль болж исэн ийм сайхан түүхтэй. Тэгээд Нацаг доржийн нэрэмжит ийм сайхан сургууль байгаа. Тэгээд манай сургууль бол ерөнхийдөө аймагта уралдаан тэмцээн олимпиадад бол 9 жилийн сургуулиас бол дандаа нэгт ирэмбэлэгддэг. Тэгээд манай багш нар одоо цөөхөн хийдий ч яг бас аймгийнхаа багш нартай ингээд уралдаад явхад 27 сумын 31 сургуулиасаа бол яг 9 жилийн сургуулиасаа бид нар олимпиадтаа бол амжилтаараа нэгт ирэмбэлэгдээд энийгээ бас баттгаад хадгалаад ингээд явдаг. Тэгээд ер нь бол нэг улсын тэргүүнийхээ сургуулийн хэв шинжээг нэг алдахгүй хадгалаад явах юмсан одоо надаас өмнөх одоо захирлууд маань ингээд сайхан хадгалаад нэр усыг ингээд алдаршуулаад аваад ирсэн байхад миний хувьд бас тэр хэв шинжээ хадгалаад сайхан үргэлжлүүлээд ажиллах юмсан даа л гэж бод. Тэгээд ийм сайхан бас улсын 1-р сургуулийн хамт олон бас манай сургууль дээр зорин ирж бас орчин нөхцөлтэй маань танилцсан сум орон нутгаар маань орж ийм сайхан бас энэ бол нэгэн төрлийн сурчлагаа болоод явж байгаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд Монгол хэлний судлагдхуунаараа ирж Нацаг доржийн дэгшээ 120 жилийн хүүхдад бас 120 хүүхэдтэй ирээд сайхан миний нутгийн буурин дээр нь очоо шүлгийг уншаад ингээд бас омогшил төрүүлээд ингээд өөрсдөө бас бахархаад явж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд дараад ирэх одоо 9 сарын 1-ээр дараа жилдээ хэдүүлээ сайхан хамтарч ажилланаа. Баярлалаа.